Манай улсад өндөртэй албан тушаалтнууд хувийн жолооч, бие хамгаалагчид, туслахуд гэд шадар бараа бологстой дагуулan сүрийг бадруулан давхидаг. Дунд бага тушаалын албан хаагчид хүртэл олон зуун сая долларын үнэтэй тансаг машинаар өдөр бүр зорчдог болсон цагт зам тээврийн яам болон авто тээврийн үндэсний төвийн албан хаагчид дугуугаар ажилдаа ирж очдог болохоор төлөвлөжээ. Салбарын яамны сайд нь байгаль дээлтэй 4 дугуйт ундаг, одоо ажилчид нь дугуй ундаг болох нь байна. Эхний ээлжинд нэг 18 ийм ундаг дугуйн зогсоол өнөө маргаашгүй ингээд баригдчихна. За мөн сайдын зөвлөлөөс сайдаас өгсөн нэг чиглэлийн дагуу за бид нар Америкийн одоо хамгийн гайгүй гэсэн одоо дэлхийд том брэнд байгаа Trek, Canon-Doll гэсэн хоёр ундаг дугуйг оруулж ирдэг албан ёсны дистрибьюторуудтай бас уулзсан. За ингээд одоогоор санал өгсөн байдлаар зам тээврийн яам болон за манай харийн авто тээврийн үндэсний төвгээд одоо манай энэ урд байранд байж байгаа. Энэ хоёр байгууллагаас нийтдээ нэг 50 гаруй хүн ундаг дугуй авъя гэдэг захиалга өгөөд за ингээд банкнуудтай холбогдоод бид нэр лизингээр энэ ажилчдынхаа ундаг дугуйг авах боломжийг хангаж өгөөрэй. Голланд улсын төрийн дээд өндөр албан тушаалтнууд ажилдаа ундаг дугуугаар ирж байгаа төрийн албан хаагчдад нөхөн төлбөр төлдөг. Ундаг дугуугаар явахыг эрхмэлдэг хүмүүст 1 км-т 5 евроцентийн нөхөн төлбөр өгдөг гэсэн мэдээлэлвэ. Тэгвэл дугуугаар ажлаа амжуулах асуудлын биелэлд хангуулах үүргийг зам тээврийн яамны холбогдох албан тушаалтан авто тээврийн үндэсний төвийн дарга Пунцагнаар хүлээжээ. Хүмүүс янз бүрийн санал өгж байна. Бид нэр энэ хоёр байгууллагаас ундаг дугуйны үнийн санал авсан. Хүмүүсээ очиод үзээд дугуйгаа сонгосон байж байгаа. За энэ дээрээс хамгийн одоо манайхны сонирхож байгаа дугуй бол нэг 950 мянгаас за нэг 3-4 сая орчим төгрөгийн үнэтэй дугуй байгаа. Мэдээж зүгээр үнэтэй дугуйнууд бол байгаа. За манайхны гол сонгож байгаа дугуй бол нэг сая орчим төгрөгийн үнэтэй дугуйг л хүмүүс нэлээд сонирхож байна. Ундаг дугуйг тээврийн бусад хэрэгсэлтэй адил хөгжүүлэх, аюулгүй байдлыг хангах талаар бодлогын баримт бичиг мастер төлөвлөгөө боловсруулахар болсон Улаанбаатар хотод 120 мянган улзраас үндэсний цэцэрлэгт хүрээлэн хүртэл нарны зам дагуу дугуйн зам бариулахаар зам тээврийн яам төлөвлөсөн байна.